За би нэмгийнхээ хамаатыг ингээд салгаад бүгдийг ингээд суулгачлаа. Тэгсэн чинь энэ их сонирхолтой байна ингээд суулгасан чинь. Яагаад гэвэл би энэ нөгөө нэмгийнхээ модны нэг юм урт мөчөр авсан байхгүй юу? Нэг урт мөчөр аваад тэгээд ингээд дөрөв хуваалсан. Энэ хамгийн доотлын хэсэг нь айгүй бүдүүн байсан. Дараагийнх нь бас арай бас л бүдүүн байгааз. Тэгээд дараагийнх нь ийм. Тэгээд үзүүрийнх нь хэсэг нь ийм нарийнхан байсан байхгүй. Тэгсэн чинь үзүүрийнх нь хэсэг нь болохоор цэцэглээд би энэ айгүй тонхын юм байна дөө. Энэ үндэс гарна ч гэжтэй. Энэ хөөх юм нь усан дотроо байж байгаад баргалж л тэгээд нэгсэн урахгүй хатчих та ухааны бодсон чинь бүр үзүүрийнх нь энэ нарийнхаа хэсэг нь ингээд бүр цэцэглээд тэрний дараагийнх нь навч гараад үндэс гараад энэ хоёр бүдүүн тэгсэн чинь дөнгөж 1 мм үндэс цохой чинь ерөөсө бараг харагдахгүй шахаа зүгээр нэг юм цагаан юм за энэ яг үндэс байна да гэмээр дөнгөж 1 мм гарч штэ энэ хоёр нь. Тэгэхэд энэ үзүүрийн хэсгийн нарийнхнууд нь ийм гоё үндэс гараад хоёулаа ингээд сайхан ургасан байна. Сонирхолтой юм байна. Тэгээд за ингээд би сайхан бүр хамтран сайхан усыг өгчлөө. Ингээд усанд ороо тунцсан байна. Тэгээд энэ усыг ингээд яг өнөдөртөө ингэж байлгаж байгаа. Тэгээ маргаашнаас усыг насгаад доотлын сайхан цэвэрлчин. Усаар зайлаад ингээд цэвэрлчин. Тэгээд ингээ хараад байна. Тэгээд дээрс нь тагласан энэ таг нь цантцсан юм устай байх юм бол тэгээд ерөөсөө услах шаардлага байхгүй. Хэрвээ энэ нь хуурай одоо усгүй байна гэж үзэх юм бол зөвхөн дорн усээ өргөж байгаа дорн усыг чинь тэгээд заавал энэ доотлынхон тайрсан савны энэ үзүүрийн толгой энэ цорх алдаа энэ үзүүрийнх нь энэ хэсэг нь эрэнд бол заавал дүүртэр нөхөө энийг далд ортор нүсгэх хэрэг байхгүй зүгээр ингээл яг энэ одоо энэ дороо түнцэн байгаа шиг ингээл жоохон тунаал байхад дээрээ ингээл аяндаа цантаад ирж байгаа юм чи айгуу гоё. Тэгээ энэ одоо дороос ингээд ууршиж байгаа усаа авчт юм уу яа гэдгийг тэгдгийн юм шиг байлээ. За та бүхэнд амжилт хүсье.